За ингээ юуны түрүүнд 16 мега төсөл хэрэгжүүлсэн явцаа цаашид явах одоо бүх өрнөлөө маш тодорхой хэллээ. Тэгээ миний хувьд бол 2024 оны бүх шатны сонгуулиас эхлээд аль нэгэн нам харгалзахгүйгээр нийслэлээ сонгогдсон бүх хүмүүс утаагүй болгоно, төвчрөлгүй болгоно. Энэ бүх асуудлыг чинь шийдчихнэ. Та бүхнийхээ амьдралын чанарыг сайжруулна гэж хэлээд сонгогдоод гарсан гэдгийг би үг хэлхийнхаа өмнө, санал хэлхийнхаа өмнө сануулчихъя гэж ингэж бодож байна. Тэгээд нийслэл бол чадлаараа ажиллаж байна, хичээж байна, зүтгэж байна. Бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Энэ баг хамт олон хичээж байгаа. Энэ сонгогдсон нийслэлийн 45 төлөөлөгч сонгогдсон одоо ард иргэдийнхаа ихтгэл дэмжлэгээр бүх төсөл хөтөлбөрүүдэд явах гад хүний өөрөнгөө хичээж байгаа гэдгийг би бас тодруулж хэлье. Тэгэхээр би нэг зүйлийг хэлмээр байгаа. Сүүлийн 2-3 жилийн сар нийслэл хот руу энэ Нямбатар гэдэг хүн лүү тэр цагаан ордонд сууж байгаа хүн болгон автомат удирдлагатай бүх хүмүүс дайрлаа. Тийм учраас би энэ улсын хурлыг, засгийн газрыг их армантаг байна гэж хэлэх гэж байгаа. Их завтай байна. Хийх ажил бага байгаа юм байна. Тийм учраас би та бүхэндээ энэ одоо хэвлэл мэдээлэлээр дамжуулт хідэн хүсэлтийг илгээж байна гэж ингэж хэлэх гэж байгаа маа. Тэрнээс бол одоо нийслэлийн ажил шилэн байгаа. Бүх хүмүүс нээлттэй байгаа. Бүх зүйл төрийн байгууллага хийдэг шугамаараа хийгээд явж байгаа. Тэгээд хардаж сэрдэж байгаа бүх зүйлийг чинь магадгүй тэг хууль хяналтын байгууллага нь шалгаад ил гаргаад ирчин үз тэр болтлоос хүлээцтэй байж нийслэлийн ажлуудыг асуудалгүй явуулаач гэж ингэж хүсгэсэн юм аа. За эрхэм гүшүүдээ та бүхний бүрийн эрхийн хугацаа чинь 50 гаруй хувь нь өнгөрчлөө. Энэ хугацаанд үнэхээр энэ их хурлын гишүүд маань юу хийвэ гэхээр ой санамжинд нэг буусан юм харагдахгүй байна. Шууд үнэ хэлээ. Юу вэ гэхээр 20-30 удаа гадаад дотоодоор аялсан гэдэг мэдээллийг би хэвлэл мэдээллийн салбараас авсан. Магадгүй энэ олон удаа гадаад дотоод аялж байгаа хүмүүс гадаад орны, соёлтой орны асуудлаа шийдсэн орнуудаар явдаг учраас тэр одоо сэтгэл зүйн өөрчлөгдөхгүй онгоцны буудалдаа буугаад Монгол улсынхаа нийслэлд эренгүүтээ бухимдаад идэг бах л да. Аргагүй штэ. Энэ удаагийн засаг дарга шиг энэ олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлаад хэрэгжүүлээд төсөв хөрөнгө босгоод мөнгө төгрөгийг босгоод хийж исэн засаг дарга байхгүй шүү дээ энэ хугацаанд. Тийм учраас та нар энэ ажил хийж ийн гэж игдүүцэж байгаа. Гайхаж байгаа. Тийм учраас ярих сэдв нь олдохгүй нөгөө нийслэл нь ажил хийгээд байгаа учраас ийшээ зүтгээд байна гэж би хэлэх гэж байгаа. Тэгэхээр би жишээлх юм бол одоо нийслэлийн Баянгол дүүргийн 170 орчим мянган иргэдээ сонгогдсон нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч. Манай Баянгол дүүргээс сонгогдсон их хурлын гишүүн би зол жаргалд би жишээлх юм бол хэлмээр. Та 2 жилийн хугацаанд Баянгол дүүргийнхаа иргэд сонгогчдоор нэг ч удаа очиагүй. Иргэд сонгогчд чинь энэ мега төслүүд явах ёстой байна гэд хүсэн хүлээгээд байж байгаамаа. Тийм учраас болохгүй та надад хэл, надад танд би таныг хөтлөөд явъя, хамт явъя. Иргэд сонгогч юу хүсэж байгааг хэлээд өгье. Хариултын танд харуулад өгье. Тэгэхээр санаа зовлтгүй та надад бас хандаарай. Би тэр иргэд сонгогч юу хүсэж байгааг хэлээд өгье. Тэгэхээр цаашид одоо энэ их хурлын гишүүдийг тэр дундаа нийслэлээ сонгогдсон их хурлын гишүүд дарга сайд нарыг бид ер нь юу гэж үнэлж үлдэх вэ энэ 4 жилийн хугацаанд гэж бодогдоод байгаа. Хөгжлийн төслүүдэд гацаагч парламент гэж түүхэнд үлдэх гээд байгаа мó? Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн төв болсон нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа төслүүдийг зогсоосон, гацаасан парламент гэж түүхэнд үлдэх гээд байна уу? Хотын даргадаа ажил хийлээ гэж бухимдаж шүүмжилж шүүмжилсэн ийм их хурлын гишүүд сайд нар түүхэнд үлдэх гээд байна уу гэдгийг би бас энэ удаагийн нийслэлийн иргэдийн хурлын эндэр дээрээс энэ захим орчноор дамжуулж их хурлын гишүүдээс асууж байна. Тэгээд таад маань бас боломжтой бол энэ нийслэлийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд энэ хэрэгцээ шаардлагатай байгаа төсөл хөтөлбөрүүдийг явуулахын тулд үнэхээр тэр амлаад гараад ирсэн ажил болгохын тулд энэ нийслэлийн ажлыг дэмжиж хэрэгцээ шаардлагатай хууль төсөл хөтөлбөр санаачилж ингэж ажиллаач гэж. Тэгэхээр та бүхэн маань хөрсөн дээрээ буугаач, хүн ардтайгаа очиж уулзаач,
Яг иргэд чи юу хүсэж байгаа юм бэ? Харин тэр нэг автомат удирдлагатай хэн нэгэн хүнээр цаанаасаа удирдуулаад байдаг, сошиалд илүү дутуу юм яриад байдаг хүмүүсийн үгээр битээ иргэд сонгогчтой үнэлээч ээ. Яг тэр хүмүүсийн амьдралын чанар чи хаанаа очиод гацаад байна вэ гэдгийг судлаач ээ. Тийм учраас ямар одоо хэлбэрээр түүхэнд үлдэх гээд байна вэ? Тэгээ та хэд маань бас ингэж тунгааж үзэн үзээ гэдэг ийм саналыг та бүхэндээ хэлж байна. Баярлалаа.